Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль. Зочлох үйлчилгээний ажилтны хувийн ариун цэвэр, гоо зүйн стандарт. Ажил эхлэхийн өмнө усанд орсон байх. Цэвэрхэн эндүүдлэгтэй дүрм товцсыг өмссөн байх. Эмэгтэй үс засалт. Үсээ угаасан байх. Үсээ будахгүй ба өөрийнхөө унган үсний өнгөөрөө байх. Нүрээ ил гарган самнсан байх. Урт үсийг толгойн ард эргүүлэн боосон байх. Үсэндээ элдв гоёл чимэглэл зөөхгүй байх. Эрэгтэй үс засалт. Үсээ угаасан байх. Богинохон цэгцтэй засалтай байх. Сахлаа цэвэрхэн авсан байх. Хумс. Цэгцтэй богинохон байх. Цэвэрхэн хуурайдсан байх. Өнгөгүй лакаар өнгөлсөн байх. Үнэт идэлэл. Хормын бөгж зүүхийг зөвшөөрөх ба харин унждаг эмэг, үнэт идэлэл бүхий эмэг бөгж, цаг, хүзүүний үнэт зүйл зэргийг зөөхгүй байх. Энгсэг. Нүүр болон уруулын өнгө өөрийнхөөрөө байх. Хурц үнэртэй ус түрхэхгүй байх. Гутал. Цэвэрлэж өнгөлсөн байх. Үйлчилгээнд тохирсон шаардлага хангасан гутал өмссөн байх. Ажлын байранд хориглох зүйлс. Богц ажиллахгүй байх. Удсаар ярихгүй байх. Гараа илгэндээ авахгүй байх. Хан налж зогсохгүй байх. Хүмүүсийн дэргэд удаан зогсохгүй байх. Гүүхгүй байх. Ажлын байранд баримтлах зүйлс. Нөхөрсөг ээлдэг байх. Хүнд тусархуу байх. Зочны нүд рүү харах. Зочны үгийг анхааралтай сонсох. Цэх шулуун зогсох. Байнга инээмсэглэх. Жуулчны баазын үйлчилгээ. Жуулчны гэр бааз нь үндэсний онцлогтой Монгол гэрээс бүрдэх боловч аялал жуулчлалын үйлчилгээнд зориулан барьж байгуулан ашиглахад тавигдах шаардлагыг улсын стандартад тодорхой тусгасан байдаг. Жуулчны баазын гэрүүдийг жирийн иргэд оршин суудаг сууцнаас өөрөөр ашигладаг онцлогтой. Өөрөөр хэлбэл жуулчны үйлчилгээнд тохируулан тохижуулах, тавилга хэрэгсэл, тоноглол хэрэгслийг жуулчдын ая тухтай амархад тохиромжтой хэлбэрээр зохион байгуулдаг. Жуулчны бааз нь байгалийн үзэгсэнд газар тусгай хамгаалалттай газрыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Иймээс жуулчны бааз нь үйл ажиллагаа, стандарт, технологи нь зочид буудалтай ижил боловч орчин нөхцөлийн хувьд өөр байдаг. Жуулчны баазад зочин угтах үйл ажиллагаа. Зочныг угтан авах үед жуулчны баазын менежер, зочин хүлээн авагч, ачаа зөөгчийн хамт жуулчдыг авто зогсоол дээр тосно. Жуулчдтай мэдлэн. Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Аян замдаа сайн явж ирвөө. Манай жуулчны баазад тавтаа морилно хэмээн мэдчилнэ. Ирсэн жуулчин бүрт сүү цагаан идэгээ барин угтаж явна. Жуулчны баазын менежер захиалгын хуудас болон жуулчдын гэр хуваарлтын хуудастайгаа жуулчны группийн ахлагч болон хөтчтэй уулзна. Зочин хүлээн авагч жуулчдыг автобус болон автомашинаас буухад туслана. Хөтч группийн ахлагч, баазын менежер нар жуулчдыг байрлах гэрт хуваарлана. Ачаа зөөгч жуулчдын ачаа тэшийг буулгаж, жуулчны хуваарлсан гэрлүү хүргэж өгнө. Ачаа зөөгч жуулчдыг гэрлүү хүргэж өгөх замдаа жуулчны баазынхаа талаарх мэдээлэл бүхий танилцуулгыг хийнэ. Ачаа зөөгч жуулчдыг гэр оруулахаас өмнө Монгол гэрийн цоожийг хэрхэн онгойлгох, хаалгаар яаж орох үйлдэлүүдийг зочинд зааж өгнө. Гэрт зочныг байрлуулсны дараа гэрийн салхивч буюу агааржуулалт хийх, цахилгааныг ажилуулах, гал түлэх, нойл орох зам зэрэг үйлчилгээний газруудын байршлын зааварчилгааг өгнө. Зочноос нэмэлт хүсэлт байгаа эсэх талаараа сууж, нэмэлт хүсэлт гарвал зочин угтах ажлын байр болон гэрийн үйлчлэгчид мэдээллийг дамжуулах талаар зааварчлан гэрийн түлхүүрийг хүлээлгэн өгнө. Гэрийн үйлчлэгч халуун савтай буцалсан ус оруулж өгөхдөө жуулчдаас хэдийд гал төлүүлэх өөр нэмэлт хүсэлт байгаа талаар лавлаж асуув. Зочин хүлээн авагч жуулчдыг гэрт байрлсны дараагаар бүх гэрээр явж жуулчид байрлаж буй гэртээ тав тухтай сэтгэл хангалуун байгаа талаар асууж лавлан ирснээс хойш ямар үйлчилгээ хэдэн цагаас байгааг мэдэгдэнэ. Зочин хүлээн авагч жуулчны гэрээс гарахдаа нэмэлт санал хүсэлт байгаа эсэх талаар лавлана. Хэрв жуулчид нэмэлт саналт хүсэлт өгвөл тэмдэглэн авч цааш нь холбогдох албанд мэдэгдэнэ. Зочин хүлээн авагч нь жуулчны хүсэлт гүйцэтгэгдсэн талаарх мэдээллийг холбогдох алба болон жуулчдаас асууж тодруулна.
Жуулчдын 5 дахь санал хүсэлтийн талаарх мэдээллийг нэгтгэн баазын менежерт мэдээлэлнэ. Зочинд үйлчлэх, зоогийн газрын үйлчилгээ. Жуулчны баазын менежер жуулчдын хөдөж болон ахлагчид өглөө, өдөр, оройн хоолнд хэдэн цагт орох зааварчилгааг өгнө. Мөн жуулчдын хоолны захиалгыг урьдчилсан захиалга дээрээ тодорхой захиалсны дагуу хоолыг бэлтгэсэн байгааг зоогийн газрын зохион байгуулагч уламжлана. Зочдыг зоогийн газарт орж ирэхэд зөөгч зохион байгуулагч угтан авч урьдчилж зассан ширээнд өрж суулгана. Жуулчдыг ширээнд өрж суулгасны дараагаар хэдэн төрлийн ямар хоолоор үйлчлэх тухайга мэдэгдэнэ. Ингээд жуулчдын хоолыг хоол олгох дарааллаар үйлчилгээг үзүүлнэ. Цагаан хоолтой жуулчид байвал хоолны талаарх мэдээллийг хөдөж группийн ахлагч хоёрт эхэлж мэдэгдэн жуулчинд хоолоо олгоно. Жуулчдын хоолыг хүлээлгэхгүйгээр олгоод сайхан хооллороо хэмээн хэлээд нэмж юу захиалах талаар асууна. Зочид тус бүр өөр зүйл захиалбал тус бүрийн захиалгыг захиалгын хуудсан дээр тэмдэглэн авч үйлчилгээг үзүүлнэ. Зочин байрлах үеийн гэрийн цэвэрлэгээ үйлчилгээ. Жуулчдын гэр орохдоо housekeeping хэмээн 3 удаа тогшиж орно. Гэрийн салхивч буюу тооны салхивчийг онгойлгон мөн хаяавчийг сөхнө. Ажиглалт хийн. Зочид эд зүйлээ орхисон эсэх, тавилга хэрэгслийн эвдрэл гэмтэл, бохирдлын зэргийг ажиглах. Том хог хаягдлыг төвж хогийн савнд хийн. Орны бохир цагаан хэрэглэлийг авна. Орыг ариутхан цэвэр цагаан хэрэглэлийг дэвсэж орыг засна. Тавилга хэрэгслийн тоосчлт хийн. Тавилга хэрэгслийн бүрэн цэвэрлэгийг хийн. Гэрийн тавилга хэрэгсэл ихэвчлэн будагтай болон лакдсан модон эдлэлүүд байдаг учраас тосон суурьтай бодисоор цэвэрлэгийг хийн. Зочин зориулсан цай, кофений хэрэгслийн иж бүрдлийг цэвэрлэнэ. Зочны гэрийн ариун цэврийн өрөөний цэвэрлэгийг хийн. Зочин зориулсан хэрэглэлүүдийг зориулалтын байрлалд байрлуулна.
Үүнд цай, кофе, ус, шилэн аяга, шаазан аяга, халбаг, алчуурууд, ариун цэврийн хэрэглэлүүд, оо сойз, савн, шампунь, мэдээллийн хавтас гэх мэт. Гал түлэх мод, нүүрс зэргийг тус тусад нь савлж тавина. Зочдоо өдөх үйлчилгээ. Жуулчны баазын менежер ажиллагчдад жуулчдын буцах цагийг мэдээлж, тус бүр ажлыг нь хуваарлана. Жуулчдын ачаа тийшийг ажиллагчдад гэрээс авч авто зогсоол руу хүргэнэ. Хөтөч жуулчдаа явахад бэлтгээд авто зогсоол руу явах үед баазын менежер хамт зогсоол руу очино. Жуулчны баазын бүх ажиллагчдад автомашины зогсоол дээр зочдоо үдэж өгөхөөр бэлэн байна. Зогсоол руу явахдаа менежер жуулчдтай яриа өрнүүлэн хамт явна. Үйлчилгээний чанар, үйлчилгээний ажилтны ёс зүй, ур чадварын талаар жуулчдад сэтгэл хангалуун байсан талаарх мэдээлэл авна. Жуулчдыг авто зогсоол дээр менежер хүлээн авч ажиллагчдын хамт үдэж өгнө. Жуулчны баазын зочин хүлээн авагч ба ачаа зөөгч нь жуулчдын ачаа тийшийг жуулчдад болон жолоочд хүлээлгэн өгнө. Автомашинд ачаа тийшийг ачааллахад туслана. Мөн өндөр настай, хөл хүндтэй болон бага хүүхэдтэй эмэгтэй зочныг автобус унаанд суухад туслан зочдоо бүрэн суулгаж өгнө. Жуулчдыг үдэхдээ хадагтай сүү, цагаан идээгээ барин аян замдаа сайн явахыг өрөөм сүүн цацал өргөж үднэ. Жуулчдын автобус унаа хөдлөхөд баазын бүх ажилчид гараараа даллан үдэж өгнө. Онцгой хүндтэй зочныг бол унаа хөсгөөр хамт явж хамгийн наад талын дөрөлж даваа хүртэл гаргаж өгнө. Нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль. Зочлох үйлчилгээний ажилтны хувийн ариун цэвэр, гоо зүүн стандарт.